Өнөөдөр нэгдсэн үндэсний байгууллагын аялал жуулчлалын бодлого стратегийн 19 дахь удаагийн Аз номхон далайн бүсийн удирдах албан тушаалтнуудыг чадваржуулах хурал эхэллээ. Энэ хурал Монгол улсад анх удаага болж байна. Хурлаар бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон нийтийн оролцоонд тулгуурласан соёлын аялал жуулчлалын санаачлагыг хөгжүүлэх, аялал жуулчлал соёлын уялдаатай бизнесийн хөгжлийн боломжийг бий болгох зэрэг асуудлуудыг хөндөө ярилцах юм а. Судалгаагаар 2019 онтой харьцуулахад аялал жуулчлалын салбар 2024 онд 41%-аар өссөн үзүүлэлт гарсан байна. Нэгдсэн үндэсний байгууллагаас гаргадаг судалгаанаас үзэхэд болохоор яг аялж байгаа жуулчдын маань 40 орчим хувь нь өөрсдөө соёлын аялал жуулчлалаар явдаг гэж үзсэн байгаа. Үүнээс гадна 2030 он гэхэд дэлхийн ер нь аялал жуулчлалын тав бол эрс өсгөөр төлөвтэй байгаа буюу бусад эдийн засгийн салбартай харьцуулахад 2 дахин хурцтайгаар өсөх нь тодорхой болж харагдаж байгаа. За энэ юуг харуулж байна вэ гэхээр аялал жуулчлалыг дагсан үйлчлэгээний салбарт бол эдийн засгийн эргэлт маш эрчимтэй хөгжих нь байна гэдгийг харуулж байгаа. За энэ бол Монголд ямар давуу талыг үүсгэж байна вэ гэхээр манай Монгол улсын гол нөөц бол юу гэхээр байгалийн болон соёлын өв дээр суурилсан, нөөцөн дээр суурилсан одоо аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой байдаг. Тэгэхээр энэ агуулгаар бол манай Монгол улс руу одоо аялал жуулчлалыг татах маш том үе хаалга нэгдэж байна гэж үзэж байна. Нөгөө талдаа жуулчд маань илүү адал явдалтай аялал жуулчлал, за дээрэс нь одоо эко аялал жуулчлал, за үүнээс гадна одоо сэтгэлийн амар амгалан хайсан буюу одоо шашны аялал жуулчлалыг илүү эрэлхийлж байна гэдэг тоонууд бол бас гарч байна. 19 дахь удаагийн хуралд 30 дагавар улс орны 40 гаруй гадаадын төлөөлөгчид оролцож байна. Сүүлийн жилүүдэд дэлхийн аялал жуулчлалын салбарт эко, эрүүл мэндийн хэв маягт тохирсон шашин, соёлын аялал жуулчлалыг түлхүү сонирхол болжээ. Энэ хэрээр бүс нутгууд аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй болсон гэдгийг Малдив улсын төлөөлөл хэлж байлаа. Maldives болохоор 1972 оноос эхлээд аялал жуулчлалынхаа бодлогыг ер нь бол тодорхойлоод тэрнээс хойшоо одоо идэвхтэй ажиллаж эхэлсэн. За тэгээд 1000 гаруй гаралтай энэ улс болвол өөр арлын орон. За гисэн хэдий ч одоо хүртэл одоо 200 гаруй хүн амьдардаггүй юм арлууд байдаг. Тэгээ Малдив улсын хувьд болохоор тэр нь өөрийнх нь давуу тал болдог бөгөөд одоо ингээ хүн байршдаггүй тийм арлуудтай аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх одоо ийм экзотик гоё мэдрэмж авдаг одоо хувийн гэх юм уу ийм одоо ийм аялал жуулчлалын салбарт ер нь бол маш алдартай гэдгийг дэлхийн нийт мэддэг. За тэгээд Малдив улсын хамгийн гол онцлог нь болохоор доктортой хөгжлийг аль болох ханхууц ийм аялал жуулчлалын бодлогыг баримталдаг. За тэгээ энэ нь бусад улсуудад бас хуваалцаасай сураасай гэж боддог хамгийн том чухал зүйл нэ. So I think that is something Mongolian. Yeah, it is actually about Энэ удаагийн хурал бол маш чухал хурал. Зүүнүүд Азийн аялал жуулчлал хурдтай хөгжиж байна. Тиймээс улс орнууд аялал жуулчлалаа хөгжүүлэх нэг гарцвал хамтын уялдаатай ажиллах нь чухал. Миний хувьд Монгол улсад анх удаага ирж байна. Хятад улсад аялал жуулчлалын чиглэлээр суралцсан. Азийн орнуудын аялал жуулчлал хөгжих бас нэг шийдэл бол соёлын, байгалийн, түүх, шашны чиглэлээр илүү бодлогоо баримталж, энэ чиглэл рүү тусгай хөтөлбөрүүдийг бий болгох нь зөв гэж харж байна. Энэ удаагийн хурлаас олон шийдэл гарч хамтын үр дүнгууд гарна гэдэгт итгэлтэй байна. Монгол улсын аялал жуулчлалын голлох нөөц бүтээгдэхүүний дүр төрх нь нүүдлийн соёлын үн төвд тулгуурласан соёлын аялал жуулчлал юм. Дэлхийн аялал жуулчлалын салбар 2024 оны байдлаар 10.9 их $80 буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 10%-ийг бүрдүүлж 340 сая орчим ажлын байрыг бий болгосон байна. Харин Аз номхон далайн бүсийн аялал жуулчлалын зах зээл 3.3 их $80 хүрсэн. Дэлхийн аялал жуулчлалын зах зээлийн 30 орчим хувийг бүрдүүлж байгаамаа.